За ааврын нэг юу болох юм болж байна. За энэ бол ийм тоо илэрхийллийн утгыг олох бодлого байгаа. За энэс уулууд энийг нэгдүгээр үйлдэлгээ тэгээ хуваахан хоёрдугаар үйлдэлгээ асаал гомдгоор үйлдэл хэмжлэгээр болж болох л та. За би жаахан товчхон үйлдэл хийчих. Бүр нэг үс хийлгэж. 10-13-аас хасах нь 60-11 хуваахан. За энэ дотор хоёр бүхлээс нэг бүхлийг хасчих юм бол нэг бүхэл. За нэг бүхлээс 8-ны 5 хасах юм бол 8-ны 3 болно. Тэгэхээр 12-ны 1-ийн мөнх нь 8-ны 3. За энэ дээр энэ хасах үйлдэл байсан чинь нэг бүхэл болчихсон. Тэр бол яг энэ л дээ. Хоёр бүхлээс нэг бүхлийг хасаад энэ үлдсэн нэг бүхлээс 8-ны 1 хүч 8-ны 8 гэсэн үг шүү дээ. Тэрнээс 8-ны 5 хасаад 8-ны 3 үлдээд тэр нь 12-ны 1-ээр нэмэгдэж болох юм. За жаахан. За энийг бол яг 10-ны 13 хөвөр бичиж хасах нь 60-ны 11 хуваахан. За энийг би 8 3-8-ы 24. За 24-ний энэ бол 2 мөнх 24-ний 3-аар өртгөл 9. За тэгэхээр 10-ны 13-аас хасах нь 60-ны 11 үрчих. За 24-ний 11 болно. 24-ний 11 бол байнаас үрчих юм бол 11-ний 24 болоод за энэ хоёр багтана. Энэ хоёр чинь за 4 тураачих юм бол за 12 тураасан болох юм. За 12 тураах юм бол 10-ны 13-аас хасах нь 12 тураах чинь 5 болно. Энэ болохоор 2 болно. 5-ны 2 гэсэн. За одоо 10-ны 13-аас хасах нь 10-ны 4 2-оор өртгөж байгаа. За тэгэхээр 10-ны 9 болчихсон байна. 10-ны 9 гэх юм.